Та бүхэн ямар гэрээ? Би өнөөдөр өөрийн үзэл бодлосоо хуваалцах гэх дахиад нэг бичлэг хийж байна. Би одоо хэдэн бичлэг хийснээс ч санахгүй байна. Би нэлээд чалчаа хүн болоод одоо ийм их бичлэг хийдэг бах. Эсвэл би ингэж бичлэг хийх одоо нэлээд сонирхолтой болсон. Нөгөө нэг зарим нэгэн хүн үлдэхэр энэ донтой байгаа ч гэдэг юм тий. За тий. Би өнөөдөр нөгөө өмнө хийсэн бичлэгтэйгээ уялдуулаад одоо жишээ нь бөө мөргөл одоо ер нь шашин гэдэг утгаараа ер нь ямар хэрэгтэй юм бэ гэсэн тийм үзэл бодлосоо хуваалцмаар санагдлаа. Тэгээд энэ үзэл бодлосоо хуваалцахаас өмнө би одоо шинэ өөрийнхөө янз бүрийн юмны талаар ярмаар л да өөрийнхөө тухай ч юм уу эсвэл өөрийнхөө янз бүрийн сонголтуудын талаар ч юм уу. Би чинь сонголтуудын талаар ер нь одоо жишээ та яагаад би сонголтын талаар ярмаар байна л да өнөөдөр ер нь та яагаад бөө мөрөглийг сонгох ёстой юм бэ гэдэг тийм. Өнөөдөр үдэш бол тийм нэг тийм онцгой үдэш. Би англи хэлний багш гэдэг утгаараа одоо шинэ үтгийн жоохон энэ зүйлийг одоо мэдээд гэдэг юм их мэдрээд байдаг л да. Крисмсийн орой гэж. Мэдээж англи хэл сурсан хүн Крисмсийн оройг одоо шинэ үтгийн тоохгүй байх гэж байхгүй л дээ тий. Тэгэхээр тэр христийн шашинтай хүмүүсийн одоо шинэ аврагч Есүс нь одоо шинэ өнөө орой төрсөн байдаг ч гэдэг юм. Тэгэл мэдээж тэр хүмүүс нь одоо шинэ идэж уугаал баярлал тэгэл Кока-Колагоо ууцгааж байгаа бах тийм үү. За тийм Монголд болохоор одоо шинэ өнөөдөр 24-ний өдөр байна. 10-11 цагийн зөрүү тэгдгээр Америкт маргааш 24-ний өдөр буюу Крисмсийн үдэш байх юм аа. Монгол хүнд болохоор энэ ямар хамаатай юм бэ гэж. Нэг тийм хамаатай биш л байх л та. 22-ны өдөр өнгөрсөн 22-ны өдөр одоо хамгийн урт шөнө байлаа. Тэгээд 22-ноос наашаа буцна. Өдөр уртсаж одоо юм улам бүр одоо шинэ гэрэл гэгээтэй болноо. Тэгээд тэр нар буцах өдрөөс хойш одоо юус эхэлдэг. Одоо ийм хүтэн болно, аяг будаа хөлдөн гэх мэт те. Тэгэхээр юус эхлээд 3 хонж байна. Энэ одоо өнөөдөр ямар ч юм бэ тийм л өдөр Монгол хүний үед тий. Мэдээж одоо Монгол хүний аврагч Монгол хүнийг одоо жишээ нь бүтээсэн хүн юу гэхээр мэдээж эзэн богд Чингис. Коммунизм гэж одоо бид нар бүх одоо шинэ ёс уламжлал ийм тийм юм одоо жишээ нь мартсан тий хайсан тэгээд ер нь одоо тийм секретэн номын хүнч гэдэг юм тиймэрхүү юмнууд одоо жишээ нь бий болсон. Тэгээд одоо жишээ нь үгдийн ардчил болоод одоо жишээ нь би янз бүрийн сонголтын талаар ярьж байгаа шүү. Ардчил болоод өөрийн овог одоо жишээ нь ийм тийм сонгох болсон. Би хувьдаа Боржгон гэж сонгосон. Тийм үү? Боржгон. Яг л Боржгон гэдэг бол одоо Чингис хааны одоо овгийн хүмүүс юм а гэж. Энэ сонголтоо би хувьдаа тийм логиктой сонголт гэж үзэж байгаа. Тэгээд хүмүүсийн шүүмжилж байгаагаар болохоор бүгд л одоо шинэ Чингис хааны тэр овг болсон доо бүгд л Боржгон гэж сонгосон доо гэж ярьцгааж байгаа. Гэтэл энэ ямар учиртай юм бэхээр би одоо жишээ нь тэр хуучны дундад зууны үед байгаад одоо жишээ нь би Боржгон байгаад энэ хажуудлын жижиг одоо юу гэдгийг тайжууд овогч гэдэг юм уу те эсвэл цагаан хүлэгтэн овогч гэдэг юм уу тэрийг одоо жишээ нь тэр овог руу дайраад одоо жишээ нь эрчүүдийн аваад эмгтээчүүдийн аваад тэгээд боржгодуудынхаа тоог нэмдэг тийм одоо жишээ нь эртний ёс үгүй болсон байна. Тэгэхээр хувьдаа болохоор би боддог л доо та одоо жишээ нь Чингис хааныг дагсан хүн юм бол та бол Боржгон л байх ёстой. Тэ. Одоо тэр хуучных шиг одоо юу гэдгийг Боржгон бид нар бүгдийг дийлэн ялан ч гэдэг юм тиймэрхүү юм бол одоо мэдээж байхгүй. Өөр үгээр хэлээ юу гэхээр би бүгдийг нь Боржгон болгомоор санагддаг гэсэн. Тийм л сонголт тийм. Ер нь жижиг овг аймагуд байгаа яах юм бэ тий. Бүгдийг
идлээл бүгдийг борцгон болгоол гэдэг шиг. Тиймэрхүү. Тэгэхээр нэг тиймэрхүү сонголт одоо жишээ хийсэн байна. Би одоо жишээ нь шашин шүтлэг тал дээр одоо жишээ нь бөөмөрөглийг сонгосон байгаа. Яагаад гэвэл би нэгдүгürt Монгол хүн юм байна. Тэ? Хоёрдугаарт би эрх чөлөөг эрхэмлдэг хүн юм байна гэж. Христийн шашин, лалын шашин, буддын шашин болохоор нэг тийм тоталитар дэглэм шиг байдаг. Шүтгэхгүй бол тэ эсвэл одоо биширдэггүй бол эсвэл мөрөгдөггүй бол та тэр шашны сайн сайхныг хүртэж чадахгүй. Та тэр деважинд нь очиж чадахгүй. Та тамда шатнаач гэдэг юм. Тийм байдаг. Өөрөөр хэлбэл та итгэхгүй бол одоо хэдий бурхан таныг шийтгэн гэж. Тэр яасан одоо жишээ нь жижигхэн дотортой бурхан бэ. Тэр яасан одоо жишээ нь муу бурхан байж гэдэг тийм. Одоо жишээ нь хүмүүс асуудаг л да одоо жишээ нь гим зэмгүй хүүхдүүд одоо жишээ нь ингэж янз бүрийн аваар усалд ороод үхчлээ гэж. Одоо бурхан яасан тийм одоо жишээ нь шудраг бус юм бэ гэж. Тэгэхээр иймэрхүү асуултууданд одоо жишээ нь юу гэдгийг шашин болгон өөрийнхоороо нөгөө нэг хариулдаг л да. Христийн шашин болоод лалын шашин болохоор одоо жишээ нь тэр Адам Евагийн домгоос болоод хүмүүс угаасаа нүгэлтэй төрдөг. Нэг нялх хүүхэд төрөөд одоо тэр нүгэлгүй гэж та нар хэлж болохгүй. Хүмүүс нүгэлтэй байдаг. Одоо тэр нүглийн болохоор оригинал син буюу одоо үндсэн нүгэл гэж. Одоо бурхны үгэнд ороогүй тэр альмиг хадснараа одоо жишээ нь хүн болгон нүгэлтэй тэгээд тэр хүүхдүүд нь ч бас нүгэлтэй тэгээд бүгд л нүгэлтэй. Тэгэхээр энэ одоо жишээ нь гэдгийг тэр нүгэлгүй бяцхан хүүхдүүд тэр аваар усалд ороод яагаад өгчвэ хатчихвэ гэхээр нүгэлтэй л байсан биз л байл битээ гэж. Тэр хариулдаг тийм. Гэтэл чинь ингээд бурхны шашинд болохоор тийм нэг үүлийн үрээс болдог ч юм уу янз бүрийн явдал суудал нь буруу байсан ч гэдэг юм. Тиймэрхүү тайлбар өгчиж магадгүй. Бидний одоо чинь уламжлалт ойлголтоор болохоор Азийн тэнгэр гэж байдаг тий. Одоо тэр Азийн тэнгэр нь болохоор тэр эртний одоо чинь Грек Ромын одоо шудраг ёсны сохор охин тэнгэртэй төстэй. Өөрөөр хэлбэл Аз гэдэг юм сохор юм. Тэгэхээр мууч хүнийг дайрдаг. Тэгээд одоо шинэ гим зэмгүй тийм хүүхдүүд ч одоо азгүй байх ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ хорвоо дээр одоо шинэ Аз химрийг тогтооно гэдэг одоо шинэ ухаан эмч гэдэг юм уу тий. Тэгэж одоо номлодог байгаа. Тэгээд мэдээж буддын шашинд болохоор одоо тэр хүүхдүүд болохоор энэ амьдралын одоо шинэ зовлонгоос ангижирлаа гэж гэдэг юм. Тэ одоо үхцэм чи одоо чинь амьдрах гэж зовох хэрэг байхгүй нэ ч гэдэг юм. Амьдрал бол зовлон юм а гэж одоо буддаа номлосон байдаг тий. Заавал одоо шинэ хоол олж идэх ёстой, хувцас юу гэмтэй хунар олж өмсөх ёстой гэдэг шиг. Тэгэхээр одоо чинь юу гэдгийг тийм сэтгэлийн хат байхгүй тийм яриа бол одоо жишээ нь монгол хүнд тохирохгүй юм. Монголчууд одоо чинь ажил хийх дурггүй сэтгэлийн хат байхгүйгаас одоо жишээ нь би одоо чинь махаа зулгааж вээж мөнгө оллоо ч гэдэг юм. Тэгж муухагаар ярьдаг тий. Махаа идэж мөнгө олсыг минь одоо жишээ нь үрээ хийчлээ ч гэдэг юм. Тэгж ярьдаг шүү дээ зарим нэг хүмүүс тийм. За би ингээд одоо жишээ нь гэдэг юм. Яагаад одоо жишээ нь бөөмөргөл одоо жишээ нь эрх чөлөө олгод юм бэ гэж. Та одоо жишээ нь юу гэдэг юм хүссэн одоо жишээ нь зүйлдэг мөргөж болно тий. Одоо урлагийн тэнгэрт мөргөж болно ч гэдэг юм уу. Эсвэл одоо жишээ нь тэр тамд суугаа тий өхлийн тэнгэр тэр тамийн эзэнд мөргөж болно ч гэдэг юм уу тий. Тэгэхээр
таны юу шүтэх, эс шүтэх одоо жишээ нь тэр зүйлийг одоо жишээ нь үгдгийн сонголтыг те бөө мөргөл ерөнхийдөө бол олгодог. Би нэг бичлэг хийсэн шүү дээ, тэр нэг туваа бөөгийн яриа. Тий одоо жишээ нь бөөгийн олон төрөл савдагт мөрөгдөг бөөги, чөтгөрүүдэд мөрөгдөг бөөги, эсвэл тэр лусын дагин магинд мөрөгдөг бөөги ч гэдэг юм. Тэгэхээр одоо жишээ нь бөө мөргөл гэдэг бол шашин шүтэх, эс шүтэх одоо жишээ нь эрх чөлөөг олгод юм гэж. Сонголт хийх эрхтэй та одоо жишээ нь тэр явж тамдаа шатах хэрэгтэй ч гэдэг юм тий. Одоо та шүтэхгүй бол одоо жишээ нь та там шатлан таны сүнс үгүй олон ч гэдэг юм тийм одоо христийн шашин ч юм уу эсвэл одоо жишээ нь үгдгийн лалын шашин ч гэдэг юм буддын шашин ч гэдэг юм тиймэрхүү одоо зүйл одоо бидний одоо жишээ нь үгдгийн ардчилсан гэж яриад байгаа энэ цаг үед хэр нийцтэй юм бэ гэж тий. Ардчлал гэдгийг болохоор эртний грекүүд мэдээж гаргасан байдаг. Тэгээд эртний грекүүд мэдээж хамгийн том бурхан Зевс, тэгээд тамийн эзэн Хейдис, далайн эзэн Посейдон гэл тэгэл одоо жишээ нь тосгон болгон өөрийн бурхантай тэр уул болгон л өөрийн бурхантай тийм грекүүд одоо жишээ нь их олон бурхантай байсан. Тэгээд тэр үед л одоо жишээ нь бөөнөрөө хилэлцэж одоо жишээ нь гэдгийг аль нь зөв бэ, аль нь зүйтэй вэ гэдгийг одоо жишээ нь үгдгийн сонгож тий одоо тэгснээрээ одоо жишээ нь ардчлал гэдгийг одоо жишээ нь үүсгэсэн гэдэг. Тэгээд тэр ардчлал нь мэдээж одоо Ромын одоо эзэнт гүрэнд байсан сенат гээл хоорондоо ярилцаал янз бүрийн юм сонгоол тий. Сүүлдээ болохоор нэг христийн шашинд орсон. Христийн шашинд болохоор тийм одоо тоталитар маягаар бүх юмыг шийддэг тий. Тэгээд христийн шашин болохоор нэг тийм дарангуулагчийг одоо жишээ нь үүсгдэг. Өөрөөр хэлбэл нэг их хааныг үүсгдэг ч гэдэг юм. Тэ? Одоо Жули Цезар их хаан одоо тэр бүхнийг шийдэн тэр сенат минат одоо хамаагүй ч гэдэг юм. Тиймэрхүү болсон байж магадгүй. Би ингээд бөө мөрлийг ингээд авч үзэхэд одоо жишээ нь үгдгийн христийн шашин ч юм уу эсвэл буддын шашин шиг одоо жишээ нь буруудчаар одоо жишээ нь зүйл байхгүй юмаа гэж үтсэн. Жишээ нь одоо жишээ нь эд зүйлс одоо жишээ нь үгдгийн өөрийн гэсэн сүнстэй ч гэдэг юм. Тийм үзэл байж болно шүү дээ тий. Тэгэхээр хүн ер нь амьд юм уу гэсэн асуудал гардаг л да. Одоо шинэ хүний эсийг бүрдүүлж байгаа тэр атом молекул нь ингээд үзээд ирэхээр байдаг л атом молекул. Тэгээд тэр атом молекулд нь одоо шинэ сүнс байд юм уу гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр одоо шинэ энэ зүйлд одоо шинэ сүнс байна уугүй гэдгийг одоо шинжлэх ухаанаар нотлоход хэцүү. Өөрөөр хэлбэл энэ зүгээр л итгэл бишрлийн асуудал болж хувирдаг. Одоо христийн шашинд одоо юу гэдгийг дэлхий 6000 жилийн настай ч гэдэг юм уу те гэд шууд заачихсан. Гэтэл чин шинжлэх ухаанаар болохоор 6000 жилийн настай биш шүү дээ. Бөө мөргөлд одоо тийм одоо шинэ айхтар их том одоо шинэ юу гэдгийг тийм настай, ийм юутай, ийм учиртай ч гэдэг юм уу тийм айхтар сүрхий тайлбарууд байдаггүй. Бөөгээд одоо жишээ нь юу гэдгийг нэг чадaltaй юм үзэж хардаг тийм хүн гарч ирээд одоо жишээ нь олоныг хамраа тэгээд одоо юу гэдгийг ертөнцийн мөнх усыг үзүүлж байдаг. Тэгээд би бодохноо энэ шашин бол үеэс үед одоо жишээ нь ингэж өөрчлөгдөж одоо жишээ нь шинжлэгдэж байдаг. Энэ одоо бөөгээд байгаа хүн маань болохоор одоо жишээ нь тэр элдв одоо жишээ нь гэдгийг өөр дээр нэрдэг сүнсүлтэй харьцаасаа гаднаас энэ шинжлэх ухаан одоо орчин үеийн нээлтүүдтэй бас танилцах ёстой. Тэгээ хамаагүй юм одоо шинэ үгдгийн ингэхэн тэгхэн ч гэдэг юм уу тэгэж одоо жишээ нь хамаагүй хэлж ярьж болохгүй. Тэгээд бас одоо өвөг дээдсийнхаа хэлж ярьж байгаа энэ үг тэ монгол хэлний одоо жишээ нь үг энтрийг одоо жишээ нь сайн сонсож явах хэрэгтэй байна. Одоо монгол хүн юу гэж хэлдэг ч юм гэдэг ч юм уу тий. Одоо жишээ нь юу гэдгийг хамгийн зөв юм юу вэ гэж. Хамгийн зөв юм юу вэ гэж. Одоо нуухыг авах гээд нүдийн
сохлоо гэсэн үг байдаг тийм үү. Тэгэхээр би өмнө ярьсан та сайн санаа байх хэрэгтэй, сайн үйлс байх хэрэгтэй. Тэгээд тэр нь сайн амьдралд хүргэнэ гэж. Нэг хүний одоо чинь өдрөө харсан чинь нуух байна. Нуухыг авч өгье даа гэдэг бодол санаа бол сайн санаа байна. Тийм үү? Тэгээд ямар нэгэн байдлаар болоод одоо чинь нуухыг авч байгаа нүдийг одоо чинь сохолчиж хоорхон тохиолдолтой. Хоорхон тохиолдол. Гэхдээ нөгөө нэг азийн тэнгэр сохор учраас одоо чинь яг тухайн үед ямар нэгэн байдлаар одоо чинь мод ашигласан ч юм уу ямар нэгэн шалтгаанаас болоод одоо юу гэдгийг тэр туслах гад одоо чинь нүдийн сохолчиж. Тэгэхээр тэр нь муу үйл болжээ. Тэгээ сүүлдээ тэр нь сайн юмд хүрсэнгүй гэж хэлж байна. Тэгэхээр сайн сансан бол одоо чинь юу гэдгийг таны нүдэнд нуух байна шүү гэж одоо нуухын одоо арилгаад өгсөн гэж саналаа. Тэгээд нүдэнд чинь нуух байна шүү дээ. Наад нуухаа аваач гэж зөөвлөх юм. Тэгэхээр зөөвлөн гэдэг бол дандаа зөв зүйл байсан. Тэр бол сайн одоо үйл юм гэж. Тэгэхээр би магадгүй одоо шинэ өөрийн амьдралд одоо шинэ үгдгийн муу юм хийж явдаг байх. Гэхдээ би интернетээр заримдаа нэг тийм одоо шинэ жижиг сажиг зөвлөгөө өгөөд тэгээд тэр минь одоо шинэ зөв юм болсон бол одоо шинэ үгдгийн сайн мууг одоо шинэ үгдгийн дээш нь доош нь болгож одоо шинэ бигдгийн аз хэмэртэй амьдрах юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэгэхээр одоо жишээ нь үгдгийн хүн болгонд ингээд туслах гад одоо мөнгө төгрөгөөр туслах гад эд материалаар ингээд туслах гад ээж болохгүй. Зүгээр зөвлөгөө өгөхөд болоо гэж би хувьдаа боддیں۔ Өөрөөр хэлбэл янз бүрийн юмд оролцоодох хэрэг байхгүй зөвлөлөө өнгөр ч гэдэг юм те. Одоо жишээ нь нэг замд нэг ойрд хүүхэнтэй би юм ярьсан л да. Будаа оруулж ирж зард юм байна. Тэгээд тэр нутагт нь нэг тийм будаа авдаг настай эмгэн бас нэг ганц хоёр хүүхдтэйгээ амьдэрдэм байж. Тэгээд мөнгө байхгүй будаа зээлээч гэсэн гэж. Та чи одоо яагаад ийм одоо чинь хүнд хэцүү амьдралтай хэдэм бэ гэж одоо ярьсан юм байна л да. Тэгээд мах идээгүй сар болж гэж хэлсэн гэж цаад хүн. Тэгэхээр би зөвлөсөн л да. Тэр хар зах ч гэдэг, малын зах ч гэдэг. Тэр зах дээр очиод одоо жишээ нь хон ямааны шиир тий одоо толгой ч юм уу тиймэрхүү юм хүмүүсээс гуугаач. Тэрийг чанж идээч. Та одоо жишээ нь гэдгийг ийм газар амьдарч иж одоо Монгол хүн байж иж ягаад сар одоо чинь мах идэлгүй байдаг юм бэ гэж. Тэгээ нөгөө хүн тэр зөвлөгөөгийн дагаад одоо жишээ нь тэр одоо захаас нь одоо жишээ нь тийм одоо хон ямааны шиир хүнээс гуйж авч одоо жишээ нь чанж идсэн юм байна л да. Тэгээ сүүлдээ нөгөө хүн чинь гурил худалдаж авна гэж явж исэн гэж. Яасан бэ гэхээр нөгөө хүн одоо жишээ нь тэр шиир мэрий чинь ингээд одоо жишээ нь чанахаар одоо стүүжин байд юм байна. Тэгээд бас тос гардыг юм байна. Тэгээд тэр тосоо цуглуусаар адил сүүлдээ тийм борцох хайрдаг болч гэж. Тэгэхээр хүнд зөвлөж байх нь зөв юм. Тэгээд мөнгө төгрөг одоо чинь зүгээр ингэж өгөхийн оронд одоо чинь юу хийх үү, яах вэ гэдгийг нь одоо чинь зөвлөж байвал юу нь илүү зөв байх юм л гэж би хувьдаа боддог. Тэгэхээр одоо шүү тийм бөө мөргөл одоо жишээ нь хүний эрх чөлөө, шашин шүтэх, хис шүтэх тиймэрхүү зүйл одоо жишээ нь одоо шин ардчлалыг та эрхэмлдэг бол мэдээж бөө мөрглийг сонгосон дээрээ. Яагад гэвэл энэ нэгдүгээр таны уламжлалт шашин ч юм, язгуур шашин ч юм. Тэгээд танд бас эрх чөлөөгч бас олох юм. Заавал шүтгээд их юм байхгүй шүү дээ, тий. Шүтэхгүй бол одоо та там дунчин гэх тиймэрхүү айхтар айлгсан одоо шин тийм хүчтэй тийм номлосон зүйл ерөнхийдөө байдаггүй. Би тэгээд нэг одоо шинэ юу гэдгийг хэрэв бөө мөргөл одоо шинэ юм тийм зөв юм бол одоо шинэ мэдээж хүчтэй байх ёстой шүү дээ гэсэн тиймэрхүү яриа байж болох юм. Бид нар яагаад одоо шинэ бурхны шашинд орчваа гэж
бид нар мэдээж Хувлаа хаанаас болоод Бурхны шашинд орсон байдаг. Хувлаа хаан төрийн шашныг одоо жишээ нь буддын шашин байх ёстой мэ гэж үтсэн байдаг. Одоо гэдгийг энэ интернетэд бас нэг тийм одоо жишээ нь гэдгийг Чингис хаан бол христийн шашинтай хүн байсан юм аа гэдэг юм уу те. Бид нар христийн шашинд байсан учраас бид нар тухайн үед хүчтэй байсан юм аа гэж одоо интернетэд одоо жишээ нь цуурхал тараасан хүмүүс бас байгаад байгаа юм. Гэтэл чинь ингээд түүхийг аваад үзэхээр мэдээж мөнх тэнгэрийн хүчинд ор гэж тий. Хулаагүй хаан ил хаадууч хүртэл тэнгэрийн хүчинд ор гэж одоо зоосон дээрээ бичсэн байдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ тэнгэр шүтэх явдал нь одоо чи мэдээж бидний бөөмөргөлтэй л холбоотой шүү дээ. Түүхийг ингээд харах юм бол одоо жишээ нь гэдэг одоо энэ дэлхийг эзлэх тийм оригинал гэдэг юм да одоо анхны тийм хөдөлгөөнийг монголчууд ингээд эхлүүлжээ. Тэгээ тэр оригинал монголчууд нь хажуу байдаг христийн шашинтай Хэрээд 8 ч гэдэг юм уу тийм одоо түрэг хасаг маягийн улсуудыг эзэлсэн баг. Тэгээд Чингис хаан нөгөө одоо хүүхдүүдээ тэр монголчуудад тэдэнтэй одоо шинэ гэр бүл болж одоо сууцгаасан байгаа. За тэгээ бид нар одоо шинэ тэр христийн шашинтай хүмүүстэй ингээд залгагдчихлаа, холбогдчихлоо. Тэгээд цаашаа нөгөө нэг төргүүдийг ашиглаад одоо ингээд дэлхийг эзлэхээр болж байгаа юм л да. Тэгээд Чингис хаан мэдээж энэ хорвогийн мөнх усыг үзүүлж байгаа. Тэгээд одоо Өгөөдэй хааныг их хаанд сонгосон. Тэгээд Өгөөдэй хаан Хятад орныг эзлэх гэж байтал биеийн муудаад орноосоо босож чаддгүй ухаангүй болсон. Тэгэхээр нь одоо чинь нууц товчон дээр гарч ийн л да бөөнөр үзээд энэ Хятад орны газар усны эзэд ихэд хилэгнсэн байна. Бид нэр одоо жишээ нь үгдгийг янз бүрийн зүйлээр золиос одоо жишээ нь болгоод бүтсэнгүй. Энэ одоо жишээ нь хэргийг өдөөсөн хүмүүсийн цусыг нэгч вэ ч гэдэг юм те. Одоо гэж байна гэсэн. Тэгэхээр нь одоо жишээ нь тэр Чингисийн дуудмын хүмүүсээс хин нэг одоо жишээ нь золиослох хэрэгтэй байна гэж үзсэн байна. Тэгэхээр одоо бидний одоо орчин үеэр үзэх юм бол одоо жишээ нь морь золиослохоос гадна бүр хүнийг одоо жишээ нь гэж золиослох гэж байна шүү дээ. Тэгэхээр нэг тийм яасан мохоо харгис юм бэ бурангуй ч юм ээ гэх тиймэрхүү юм бодож магадгүй. Тэгэхээр одоо жишээ нь юу гэдэг тулуй өөрийн одоо жишээ саналаар би одоо ахын өмнөөс одоо жишээ нь явъя юм уу гэсэн гэж байна. Тэгээд тулуйг одоо жишээ нь юу гэдгийг золиослсон байдаг. Тулуй болохоор тэр Хэрээдийн одоо жишээ нь христийн шашинтай Сорхогтааны хатантай сууж одоо Хулаагүй хаан, Хувлаа хаан, Ариг бүх энэ төр гэж одоо жишээ нь манай Монголын хаатуудыг төрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр христийн шашинтай хүүхэн тэр их хаадуудыг төрүүлж одоо тэр хүүхдүүд нь дэлхийг одоо жишээ нь юу гэдгийг эзэлж одоо хаан ширээнд суух тал дээр одоо шинэ ухаан зарсан байж магадгүй байдаг. Өөрөөр хэлбэл муугаар ярих юм бол нэг оригинал монголчууд нь одоо жишээ нь баг зэрэгээр одоо жишээ нь хүчээ алдаж байна. Тэр жоохон холимогууд нь тий юу гэдгийг одоо төрийн эрхэнд гарч байна гэдэг юм уу тий. Өөрөөр хэлбэл тэр хэрээдүүдтэй суугаагүй ч юм уу тийм одоо жишээ нь Монгол тийм байгаад одоо жишээ тэрний хүүхэд нь ингээд одоо жишээ нь үгдгийн хаан болоосай гэсэн тиймэрхүү хүсэл байж болох юм. Гэтэл чин мэдээж Монгол ёсоор хамгийн отхон нь одоо жишээ нь бүхнийг цааш нь өргөжлүүлдэг учраас одоо тулуун одоо жишээ нь хүүхдүүд цаашаа хаан болсон байж магадгүй байдаг. Тэгэхээр тулууг ингээд одоо жишээ нь бөөнөр ингээд золиослж хахаар Хувлаа гэд хүн юу бодох вэ те? Миний эцгийг ингээд энэ муу бөөнөр одоо жишээ нь золиослчлоо гэж. Тэгээ ээж нь ч энийг дэмжихгүй яагаад гэвэл ээж нь христийн шашинтай хүн те. Тэгэхээр Хувлаа хаан тэр Марко Поло гэдэг кино дээр
олон ангитай кинонд гардаг шиг магадгүй одоо жишээ нь энэ бөөмрүүлийг одоо жишээ нь буруу гар үтсэн байж болох юм. Тэгээд одоо жишээ нь юу гэдгийг би одоо энэ бөөмрүүлийг энэ одоо жишээ нь төрийн шашин байхын болиулна. Тэгээд би бурхны шашныг одоо ихэнтэй дэлгэрүүлнэ ч гэдэг юм. Тэгэхээр Ховлын хаан их хаан дүрмжил тэгээд төрийн шашин буддын шашин болсон учраас бид бүгд одоо жишээ нь буддын шашинтай болсон гэж би хувьдаа боддtiin. Тэгээд одоо үүлийн үр байсан ч гэдэг юм уу тэр баахан одоо жишээ нь төргүүдийг ашигласан. Тэгээд туркууд нь тэр цаашаа монголчуудын одоо жишээ нь байлдан дагуултыг цааш нь үргэлжлүүлсэн. Тэгээд Доглон Төмөр хаан гээл одоо шинэ төрөг маягийн болж хуурсан шүү дээ. За нэлээд удаан ярьлаа. Ерөнхийдөө бол одоо жишээ нэг иймэрхүү бодол санаатай суудаг юм. Тэгээд тулуй одоо ямар нэгэн шалтгаанаар өөрийгөө золиослуулснаас болоод ч гэдэг юм уу тулуйн одоо жишээ нь хүүхдүүд одоо их хааны ширээнд сууцгаасан байдаг. Хулаагүй хаан, Ховлын хаан гих мэтэр тий. Тэгээд би хэлээ. Бөөмөргөл бол үеэс үед одоо жишээ нь шинжлэгдэж байж болохоор шашин. Яагад гэвэл үеийн бөөнөр одоо жишээ нь гэдгийг энэ шашинда одоо шинэлэг зүйл сайн зүйлийг одоо жишээ нь гэдгийг авчирна. Тэгтээ ингээд одоо их тийм зарим нэг нь одоо жишээ нь шинэ үеийн ном шиг одоо гэдгийг бөөгээд одоо шиг энтхэгийн нөгөө хинду шашны чакра макрач гэдэг юм уу те янз бүрийн ийм ариун сүнс гэдэг юм янз бүрийн юмыг одоо жишээ нь аваад ингээд ийм тийм гэж одоо тайлбарлах нь би ертөнцийг тайлбарлах нь их тийм учир дутагдaltaй юм а гэж хувьдаа боддог. За тий анхаарал тавьсанд баярлалаа.